За өдрийн мэнд тамхины хуулийн хилцүүлэг хийгдсэн нийгмийн бодлогын байнгын ороо дээр бол маш сайн хилцүүлэг явж илээ шүү дээ. Тэгээ би улсын хурлын гишүүн болоод 2 жилийн хугацаанд ийм актер хилцүүлэгтэй хуулийн төслөөр анхудаа харлаа. Цаашид түр бүх хуулийн төслөөр ингэж ажиллах зүгээр байна. Хоёр талуулж хуваагдаад би энийг яасан их үгүйсгэж яасан их элдвэр хэлж сошиал орчинд бас явдیں۔ Энийг нүдэд болмоор байгаа юм. Хурлын гишүүд тухайн асуулт дээр өөрийн байр суурийг илэрхийлсэний төлөө олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар элдвэрийн хэлүүлэлд оржуулж байж болохгүй. Ингээд байдаг бол энэ улсын хурл дээр ямар ч хууль явахгүй цааш та. Тийм учраас бид нар энэ дээр юмнуудаа маш тодорхой харах хэрэгтэй. Ер нь бол тэгээ тамхил бол тамхи шүү дээ. Электронн тамхи гэхээр тамхи биш болчихгүй шүү дээ. Халаадаг тамхи гэхээр бас тамхи биш болчихгүй. Бид нар өнөөдөр импортоор орж ирж байгаа чинь согтуур төрлийн ундаанууд бүгдээр онцгой хадамтраа төлөөлж явж байгаа шүү дээ. Түүнтэй л адилхан байх хэрэгтэй. Ижил тэгж хандах хэрэгтэй. Нэг нь татвар төлдөг, нөгөө нь татвар төлдөг байж болохгүй. Тэгэд бараг энэ ч одоо тэр байнгын оронд 2 хуваагдаад, ажлын 2 хуваагдаад одоо энэ хурал нь яаж 2 хуваагдгийг санал өгөх нь харъя. Анх өргөн барьсан 78 гишүүн хуулийн төсөлд үнэлж байхыг хүсье. Тэгээд нэмэх нь энэ хууль дээр ач холбогдлохыг хүсье. Ер нь бол энэ хууль чинь сүүлдээ одоо татврын тухай хууль юм шиг болгож бошин гуйлж шүү дээ. Гүү шүү дээ. Энд чинь хүүхд залуучуудыг ирээдүйд үүсэх хор журслаас нь, ирээдүйд үүсэх өвчин эмгээс нь, муу далд журслаас нь, муу хор зүйлээс нь холдуулах хууль байхгүй юу? Сая боловсролын сайд байсан юу гэж вэ? Вебийг зарж болно гэсэн утгатай юм билч үү? 500 м дотор тамхи зарахыг болиулъя гэж байгаа лобби хаанаас явж байгааг бүгд мэдчих шүү дээ. Энэ хэдэн компани л ирэх шиг. Гадаа тамхиг үлдээх байгааг бүгд ямар компани лобби гэж бүгд мэдчих шүү дээ. Тэгээд бүр ийм улаан цагаандаа ортлоо ингэж лоббинд авч байгаа хуулийн төслийг хэлцүүлээ би бүр нэр энэ 2 жилийн хугацаанд анхудаа харлаа. Үзэл баримтлаас өөрчлөгдөж байгаа хүмүүсийг хараад үндэ иччихээн. Яагаад бид нэр асуудал ингэж хандаад байгаа юм? Захлаан дулааны үн нэмээд татврын үн нэмж яхад өстой гэж хашгираагүй хүмүүс тамхины хуулийн татврыг нэмхийг эсэргүүцж, вебийг татвар нэмхийг эсэргүүцж чинь гэнэ. Жилийн 800 орчим тэрбумын зах зээл чинь 10% тараахад чинь 80 тэрбум шүү дээ. Хэдээр худалдаж авсан парламентын зарим гишүүдийг. Би энэ бүр хэлмээр байгаа. Би цаашдаа бүр хэлнэ. Хаанаас лобби хийж байгааг мэдчихээн. Тамхины хуулийн дээр бүр сүүлийн хилцүүлгүүд харсан бүр нэлээ юу санаад өгчлээ. Эн чин ирээдүйд үүсэх хор уршиг урдсан сэргийлж байгаа хууль байхгүй да. Тэрнээс татврын тухай хууль биш. Тамхи татдаг аав ээжийн тухай хууль биш. Нэг буруу зурсал аваа сурцсан хүүхэд цаашдаа буруу зурсалтайгаа л явна. Хүнийг ер нь бол зүрх сэтгэл нь биш дадал зурсан нь өдөрдөг гэж үг байдаг шүү дээ. Буруу дадал зурсалтай болцсон тэрүүгээр л явна. Нэг нь дамдаа юм зуугаад тэр нь дадал болцсон хүүхэд бол цаашдаа байгаа юмны бүгдийн зууна. Тийм учраас тамхи л тамхи. Нэг хуушур өнөөдөр төрийн ордны гуанзанд 3500 төгрөг байгаа. Нэг хуушурнаас симптом тамхитай улс гэж байж болд юм уу? Нэг хуушурнаас симптом тамхи 20 ширхэг янжуур зарж штэ бид нэр. Тэгээ энэ дээр манай гишүүд бас илүү алсын хараатай бодолтой ханднах гэж итгэж байна. Энэ хуулийн төсөл цаашаа дэмжигдээд яваасаа гэж хүсэж байна. Ирээдүйд гарах хор уршиг өнөөдөөс хамгаалахыг хүсэж байна. Хүүхдийн төлөө заа гэж хэлдэг хүмүүс одоо хэлээрэй гэж хүсэж байна.